төв байгууллагын тухай хуулийн 4-р зүйлийн 4-ийн 3 дахь хэсэгт хорооны дарга нарийн бичгийн даргыг хорооны гишүүд дотроос улсын их хурлын даргын санал болгосноор улсын их хурл томилно гэж заасныг үндэслэн Монгол улсын их хурлаа сонгуулийн ерөнхий хорооны даргаар нэргүүн мягмарыг томилуулах саналыг 2026 оны 7-р сарын 1-ний өдөр улсын их хурлын 01/8059 тоот албан бичгээр улсын их хурлд ирүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын ороо уг асуудлыг Монгол улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 111-р зүйлийг баримтлан 2026 оны 7-р сарын 2-ны өдрийн хурлаанаар хилцлээ. Байнгын орооны хурлаанаар уг асуудлыг хилцэх үед улсын их хурлын гишүүд асуулт асууж үг хэлээгүй болно. Төрийн байгуулалтын байнгын орооны хурлаар нэргүүн мягмарыг сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилох саналыг хурлаанд оролцсон гишүүдийн олох тэмцсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ сонгуулийн ерөнхий хорооны даргаыг томилох тухай асуудлаар гаргасан төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлт улсын их хурлын тогтоолын төслийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. За чуулганы нэгдсэн хуралдааны танхимд нэр дэвшигч нэргүүн мягмар хүрэлцэн ирсэн байна. Эрх бүхий албан тушаалтын санал байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан түүнчлэн нэр дэвшигч асуулт асууж үг хэлэх их хурлын гишүүд нэрээ өгнө. За баярмаа гишүүнээ таслаа.